Сайн байцгаана уу? Намайг Даяна гэдэг. Би Absolute Elite сургуулийн 24 оны төгсөгч байна. За би одоогийн байдлаар Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод Согон University Global Economy мэргэжлээ суралцдаг 1-р курсын оюутан байна. За баярлалаа. Даяна тэгэхээр хоёлоо хамгийн эхлээд яг суралцсан дунд сургууль буюу Absolute Elite сургуулийнхаа талаар болон яг хизээ суралцаж эхэлсэн. За тэгээд ер нь бол бэкграундтай холбоотой ярилцъя гэж бодож байна. За яг анх эсэж орж явахад бол математик англи хэлний хичээл нь илүү хүн санагддаг байсан. Тэгээд багш нарынхаа тусламжтай баг 11-р ангиас бол хэвэн болоод ирсэн. За тэгвэл элит сургууль дээр шилжиж ирснээс нь хойш ер нь ингээд ямархуу боломжууд нэр нэгдсэн бэ? Тэгээд хувь хүнийхээ талд ч гэх юм уу ер нь яг ямархуу өөрчлөлтүүд гаргасан гэж бодож байна. Шилжиж ирснээс хойш илүү цагийн баримжаатай болсон юм болов уу? Өмнө нь бол юмнуудаа ангилж аль цагт юу их үү? Ер нь цагаа зөв зохистой ашиглаж чаддгүйсэн. Тэгээ яг нөгөө хичээл нь их болоод ирэхин тусам хүн чинь яаж цагаа ингээд аль болох боломжтой ашиглах уу гэд цагийн баримжаа сайтай болсон юм болов уу? Хувьд яг надад анзаарчихсан нь бол тэр гэж бодож байна. Тэгээ бас улам илүү нээлттэй болсон юм болов уу? Найзууд ихтэй болсон, нээлттэй болсон, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон. Тэгээд бас нөгөө нэг хэл сурахын хажуугаар нөгөө нэг надад одоо гарч ирж байгаа мэдээллийн сайтууд их болчихж байгаа шүү дээ англи хэл дээр тий. Тийм болохоор ер нь олон талаасаа л ер нь өөрийгөө хөгжүүлэх болон нэгдсэн гэж боддог доо. Тэгэхээр ер нь бол орчин нөлөөсөн л гэсэн. Тийм орчин нөлөөсөн. Нөгөө нэг орчин чухал гэдэг үг бол яг гүн юм байна гэдгийг абсолютод орол мэдсэн нэ. Тэгвэл яг хизэнээс тэглээд ер нь гадаадд сурыг гэж бодож эхэлсэн бэ? Нөгөө нэг 9-р анги төгсөөд нөгөө нэг диплом авдаг шүү дээ. Үгүй диплом гэж бүрэн дунд боловсролын суур боловсролын гэрчлэгээ. Яг тэрийг сургууль дээр очиж авчаал за одоо би чинь ямар хүн болох вүлээ ирээдүйд яах вүлээ гэж бодож эхэлсэн л дээ. Тэгээд ээж автагаа ярилцж байгаа л ер нь ирээдүйд хамгийн зөв сонголт нь гадаадд сурах юм байна. Хэлний мэдлэг эзэмших юм байна гэд тэгээ шийдсэний хэцэст бол Absolute-ийг сонгож байсан. За тэгвэл яг одоо бэлдэж эхэлсэн одоо гадаадд сурахаар өргөдлөө бэлдэж эхэлсэн хугацаанд тэгвэл 10 дугаар ангиас эхлээд гэсэн. Тийм одоо 10 дугаар ангиас эхлээл хэлний мэдлэгээ эхлээд хэлнээсээ эхэлсэн гэсэн үг л дээ. Тэгээд 11 12 дугаар анги ингээд шат ахих тусам одоо эсээ бичих чадвар маань сайжирсан. Тэгээд нөгөө нэг бас их сургуулийн өргөдөл чинь тэгээд бас зөндөө юм хэрэг болдог штэ. Хичээлээс гадуур үйл ажиллагаа эдэргээл ер нь 10 дугаар ангиас эхэлсэн гэж хэлж болно. За тэгвэл яг өргөдлийн бүрдэл хэсгүүд рүү ер нь илүү орё гэж бодож байна. За хамгийн эхлээд хоёлоо шалгалтын оноонууд нь ямар байсан бэ? Би IELTS дээр бол 7.5 авсан. SAT дээр бол 1380 дрafтаас авсан санагдаж байна. SAT математикийн оноо нь бол 780 жилийн өндөр байсан. Англи хэл нь бол бараг 600 жил бараг тийм байсан. Тийм байна. Я санчлаа одоо. Надад бол англи хэлний хэсэг нь жоохон санагдсан. IELTS-тай харьцуулахад. За тэр хоёлоо чинь нийтдээ ер нь хэдэн сургууль тэнцлээ? Нийтдээ бол 10 хэдэн сургууль тэнцсэн. Ихэнх нь Америкийн сургуулиуд байсан. Тэгээд Европт бас 2 сургууль, тэгээд нэг Азийн сургууль байсан. За тэгээд тэднээс Солонгос улсад байдаг сургуулийн сонгоод одоо суралцж байгаа. Сургуулиудаа ер нь бол бүгдэнд тэтгэлэгтэй тэнцсэн. Тийм, бүгдэнд тэтгэлэгтэй тэнцсэн. Тэгээд нийт тэтгэлгийн хэмжээний 500 мянга гаруй доллар исэн санагдаж байна. Тэгээд тэрнээс гадна Туркийн засгийн газрын тэтгэлэг авсан. Тэгэл яг тийм дундаасаа солонгосыг. Тийм тэр дундаасаа мэдээж аав ээжтэйгээ ярилцсан. Тэгээ солонгосыг сонгосон. Тий. Тэгвэл яг одоо энэ сургуулиудад болон засгийн газрын тэтгэлэгт тэнцгээд яг хамгийн одоо өргөдөлт нь хамгийн том нөлөөсөн гэх юм уу? Хэсэг нь аль хэсэг байсан гэж бодож байна. Мэдээж эсээгээ сайн бичих хэрэгтэй, шалгалтуудын оноо нь өндөр авах хэрэгтэй санагдсан. Тэрнээс гадна нэг хичээлээс гадуур үйл ажиллагааны хэсгүүд нь бас чухал нөлөө үзүүлдэг юм шиг санагдсан. Ялангуяа ахлах сургуультай орчоод нэг волонтер сайн дурын ажил их хэрэгтэй санагдсан. Тэгээд хажуугаар нь бас нэг өөрөө спортод сонирхолтой спортоор хичээлдэг бол тэр нь бас ингээд өөрийг нь тодорхойлох нэг хэсэг болт юм болов уу гэж бодсон. Миний хувьд яг өргөдлөө бэлдэж авах хугацаанд дунд ангиас хойш ой тогтоолтын спортоор хичээлдэг байсан. Тэгээд тэр олон улсын тэмцээн дээрт явж байсан болохоор тэр нь бас их нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна. Зөв. За тэгвэл одоо хоёлоо сургуультай ингээд тэнцээд орчлоо. Тэгвэл яг сургуультай тэнцсний дараа нь оюутны амьдрал ямар вэ? Яг сая нэг семестр сураад ирэхэд ер нь яг шинэ оюут. Тийм шинэ оюутны амьдрал яг ямар вэ гэдэг талаар. Яг нэг ээж аваа байхгүй ганцаараа амьдрна гэдгээс ер нь биеэ даах
гэдэг ойлголт хэлж байгаа юм л да. Нэг дуустдаг, дуустдаг гэдэг шиг. Тийм тэр мэдрэмжүүд бод байсан. Яг хичээлийн тал дээр гэх юм бол ахлах сургуулиас бол хамаагүй өөр санагдсан. Би тэрийг яг нөгөө явцын шалгалтын үеэр мэдсэн. Бид нар чинь нөгөө ахлах сургуульд ахад за онлоо чирлээл те бодлогуудаа ингээд бодоол орчход шалгалтын дээр ингээд гайгуудаа авчдаг байсан бол их сургуульд бол яг ингээд текстбукээс гадна өөрөө дахиад ингээд хайж илүү юм хийхгүй бол шалгалт нь ер нь хүн санагдсан. Тийм. Ер нь өөрийгөө илүү их дайчлах хэрэгтэй санагдсан да. Одоо хичээл орох системч гэх юм уу ингээд юунод байгаарч нөгөө нэг 7 хоногт хэдэн цаг яг одоо 7 хоногийн 5 өдөр болгон яг бүтэн ингээд өглөө 8-аас орой 5 хүртэл хичээл дээрээ суугаад байхгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг хичээлийн ингээд дундуур гарч байгаа цагаа ч юм уу ер нь яаж өнгөрүүлж чинь тэгээд хичээлийнхаа даалгавруудыг бие даалтуудыг шалгалтаа ер нь яг цагаа яаж зохицуулж байна. Би энэ семестр 15 гэртет буюу 5 хичээл сонгосон. Тэр 5 хичээл маань 1 дахь 3 дахь 5 дахь өглөө 9-өөс өдөр 5 хүртэл өдөр 5 хүртэл ордог байсан. Тэгээ 2 дахь 4 дахь өдрөө суул үлдээс нь ер нь эхний семестр шантарч магадгүй тийм учраас ингээ өөртөө хичээлээ давтах илүү цаг гаргах зорилгоор тэр 2 өдрийг осуул үлдээсэн. Тэгээ тэр 2 үлдээсэн суул өдөр маань одоо шалгалт ойртоо ирэхэд эсвэл би даалтаа хийхэд ч гэх юм уу их тийм босон. Тэр нь их зөв шийдвэр байсан юм шиг санагдаж байна. Тэгвэл сургуулийн амьдрал гэх юм бол ер нь одоогоор хичээлээс гадуурх ч юм уу үйл ажиллагааны ингээ сургууль дээрээ оролцож амжсан байгаа юу? Одоогоор амжиг байгаа. Дараагийн семестр би агаарын теннисийн клубт элсэе гэж бодож байгаа. За тэгвэл одоо ингээд 1-р курстэй ер нь шууд ингээд нэг анги болоод хичээл нь эхэлчихэж байна уу? Үгүйсэн. Яг анги болгонд орохоор өөр хүмүүс л байж идэг. Яг нэг анги болж Монголын их сургуулиуд хэдийн юм шиг үлээ те. Яг нэг анги болоод ингээд ангиараа хичээлдээ суугаад тэр нөгөө сургуулиас өөрөө тий. Бид нар болохоор яг анги болгонд өөрөөр хүүхдүүд байдаг. Нэг анги гэсэн ойлголт бол байхгүй юм. Ер нь найзтай болж чадчихна уу? Socialize хийх хэрэг. Би бас өөрөө нэг socialize нэг сайн хийж чаддаг хүн бол биш. Яг нөө хүнтэй ингээд яг найз болоход бас удаан хугацаа шаарддаг юм шиг санагдсан. Тэгээд үгүй хичээл ярьдаг мэдээж хүүхдүүдтэй. Бүр нэг сул цагаараа ч юм уу цаад авах хүүхдүүдийг найзвал байгаагүй. Тэнд ингэдэм байлээ. Орсоор ярьдаг хүүхдүүдтэй найзалцдаг. Ингээ нөгөө станы орнуудын exchange-ууд, Европоос ирсэн exchange-ууд бас хоорондоо найзалцдаг. Тэгснээр солонгосчууд нь хоорондоо найзлахаар ингээд яг дунд нь нэг яг яриа муутай ч юм уу тийм хүүхдүүд болчихтэй санагдсан. Гэтэ дараагийн семестрээс болох баха. Тэрэнд бол нэг санаа зовхгүй. Ер нь солонгос хэл сурж байгаа юу? Солонгос илүү сурж байгаа. Очихоор угаасаа нөгөө нэг дэлгүүр хашаа орохоос эхлээл яг сурддаг юм байлээ л дээ. Өөрөө хичээхгүйсэн. Орчинд нь болохоор ихэндээ болохоор нөгөө дуудлага нь амар хэцүү санагдсан. Нэг тийм бөөрөнхий дуудлагатай юм шиг. Тэгээ одоо бол арай гайгүй тасж байгаа. Гэтэ бүр нэг амар лаг ярьдаг болоогүй л. Бүгээ чирлээл явж байлаа. Солонгос хэлний хичээл урддаг л. Сургууль нөгөө нэг хичээлээ сонгож авч болд юм байлээ. Нөгөө нэг солонгос хэлний анхан шатны яриа бич нөгөө writing дээр бол сургуулиас тавьдаг юм лээ. Гэхдээ эхний семестрээс болохоор хүүхдүүд нь яг тэр ангиудыг авсан. Эхний семестртээ сонгож чадаагүй дараагийнхаа сонгох хаа гэж бодож байна. Тэгвэл ер нь солонгос хэлтэй болох юм бол ингээд нөгөө арай найзуудтай болох ч юм уу эсвэл арай нөгөө өөр боломжууд нэгтчих. Харин тийх бах. Угаасаа нөгөө нэг англи хэлээр сонгож байгаа хичээлүүд маань тоотой цог хичээлүүд байгаа. Тийм учраас яг төгсөх төхөөд ирэхээр заавал солонгос хэл дээр үзэж дуусгах хичээлүүд байсан. Тийм болохоор ингээд сургуулиас цаанаасаа угаасаа хэлийг шахаад өгдөг юм шиг санагдсан. Тэр бас сурхал юм шиг. Тийм сурхал хэрэгтэй. Тийм байна. Хичээлээс гадуур одоо ингээд хичээлийн хажуугаар ер нь за одоо 1-р курстэй болохоор яг сургуультайгаа танилцаад ч юм уу тэг хичээлтайгаа танилцж байгаа болохоор арай боломжгүй байх. Гэхдээ дараагийн жилүүдээс ч юм уу яг нөгөө нэг хичээлийнхаа хажуугаар ажил хийх өөр ингээд одоо хичээлийнхаа хажуугаар яг хичээлийнхаа хажуугаар ер нь ажил хийх боломжтой гэдэг юм шиг. Хэлний чадвар нь сайн бол боломжтой юм шиг санагдсан. Миний хэлний чадвар муу болохоор ер нь ажил олох нь ховор байсан. Яг топик 3 ч юм уу 4 төвшөнд ингээ ярьдаг болчих юм бол кафед ч юм уу тийм газруудад ажиллах боломжтой санагдсан. За сургуулиудад ч ингээд нөгөө exchange program ч юм уу эсвэл яг бүтэн нөгөө semester exchange-ээр биш юм а гэхэд зуны ингээд дадлах их боломжууд ч юм уу ер нь өөр ингээд газар одоо суралцах ажиллах боломж нь ер нь ямар байдаг вэ? Таны сургуулийн хувьд? Манай сургуулийн хувьд Америк, Европ, тэгээ Oceania-гийн орнуудтай exchange program байт юм лээ. Нэг семестр юм уу 2 семестрээр сонгоод суралцах
боломжтой. Тэр нь болохоор 2 семестрээс дээш семестр суралцсан хүүхдүүдэд GPA нь 3.3-аас дээш бол бэлттэй юм лээ. Тэгээд хэрвээ exchange програм сонирхч ивэл сургуулийн зүгээс өгдөг бас тэтгэлгүүд байт юм лээ. Тийм би яг одоо 2 дугаар семестрээ дуусгачаад тэрийг apply дий гэж бодож байгаа exchange програмд. Өөр нэг одоо дадлах их боломжууд ч юм уу одоо Солонгосын яг Сөүл хотод байгаа гэдэг чинь яг Солонгосын одоо нийслэл хотод нь аваад тэгээд яг тийм хотод нь ингээд internship хийх одоо боломжууд нь ер нь хэрэг юм байна. Нөгөөний сургуулийн спонсор байгууллагууд, хамтарч ажилладаг байгууллагууд байгаа шүү дээ. Санхүүгийн байгууллагууд байгаа, хуулийн байгууллагууд байгаа, мэргэжлээсээ шалтгаалаад яг тэр хамтарч ажилладаг газруудтай нөгөө нэг internship-ийн одоо боломжууд үе гарч ирд юм шиг санагдсан семестрийн төгсгөл ч юм уу эхлэлд яг цаг хугацаанаас шалтгаалж байгаа тийм юмуд бол байд юм л. Тэр нь болохоор 2 дугаар курсээс дээшээ ч илүү тийм байсан санагдаж байна. Тэгэхээр одоохондоо хичээлээ ер нь сайн. Тийм одоохондоо яг хичээлээ сайн хийх хэрэгтэй байна да. Тийм. За тэгвэл хоёлоо өөр ер нь сургууль талаар ярих юм байгаа юу? Сургуулийн талаар уу кампус нь бол миний бодсноос амар том юм. Би яг нөгөө нэг одоо Америк ч юм уу Европын сургуулийн кампус шиг бол том байх гэж бодоагүй. Энэ сургууль болохоор тэгсэн чинь бас эхний өдөр кампус дээрээ төрөнгөө алдсан. Ер нь тийм тохиолдол байд юм шиг байлээ. Би ингээд сонсчоод ингээд гайхдаг байсан ч үнэхээр тийм болд юм байлээ. Яг ингээд бүх юм давхцаад яг эхний өдөр тийм болохоор тийм байсан. Нэг байрлалгаа олох гэж бас нэлийн төрсөн. Дүүл мэдээж авмаар юм. Харин тийм тэрийг бас яг ингээ одоо хүмүүс ярихаар ингээ кампус дотор нэрээ төрж байгаа юм гэмээр боловч яг нөгөө нэг их сургуулийн анхны өдөр тэгээ чи тэр ганцаараа шинэ орчин гэд бүх юм давхцаад яг тийм жоохон төөрөх тохиолдол гард юм шиг санагдсан шүү. Тэгээ ингээ төөрчлөө гэж бодоход одоо нөгөө нэг сургууль дээр ч нөгөө нэг гадаад оюутныг ингээ спорт хийх төв ч юм уу тиймэрхүү нүдээ байдаг. Тийм байд юм лээ. Нөгөө нэг яг main building-ийн хамгийн олоход амар. Тэгээ би яг төөрч main building-ээс орж асуучаад явж исэн. Тэнд болохоор Солонгос сургууль ч гэсэн англиар ингээд тусалцаа үзүүлдэг хүмүүс байсан нь надад амар тийм болсон. Яг ихний хэдэн 7 хоног бол. Одоохондоо тэгвэл ер нь яг тэрнээс өөр тэр нөгөө нэг спорт центрээс ингээд тусламж ч юм уу дэмжлэг энэ төр авсан байгаа зөвлөгөө ч юм уу. Миний хувьд бол аваагүй байгаа. Гэхдээ нөгөө нэг сургуулийн танилцуулган дээр юу гэсэн бэ гэхээр зарим нэг хичээлүүд дээр одоо ингээд жоохон гүйцэж чадахгүй шүү дээ. Хурдын. Тийм бол нөгөө нэг student support center гэдэг бүр нэг юм барилга дотор цаг аваад аль хичээл дээр жоохон хойно хоцроод аль нэр тусалцаа хэрэгтэй байна гэд тэн дээр очиж цаг аваад дэмжлэг үзүүлт юм элэ. Тэр нэг таалагцаа бас нөгөө нэг офис авруу дараа профессор дээр очиж шууд асуучиж болно. Ойлгохгүй байгаа юмнуудаа. Тийм. Тэгвэл Монголд ингээд ахлах сургууль ер нь ингээд зүгээр одоо монгол хүүхдүүдтэй нэг ингээд сурах болон олон орны оюутнуудтай за тэгээ ялангуяа Солонгос оюутнуудтай нэг ингээд сурах ер нь ямар ялгаатай санагдсан вэ? Ер нь тэр хүүхдүүд ингээд хичээлээ хийж байгаа арга барил нь гэх юм уу? Тэгээд Монголд ахтаа эсвэл ер нь 10 жил сурж байхдаа яг за энийг л ингээд өөртөө нэг хөвшүүлчдэг ээжтэй ч юм уу тиймэрхүү юмнууд ер нь бодогдож байгаа. Яг нь Солонгос хүүхдүүд ер нь Аз хүүхдүүд амар тууштай ингээд төвчээртэй юм шиг санагдсан. Хичээл хийж байгаа номын санд сууж ирж байгааг нь харахаар ер нь бол амар тууштай суудаг. Би өгний чигээс өөрийгөө сууд сурчаад очлоо доо гэсэн чинь хажууд нь харьцуулахад бол маш бага байсан. Тиймээс бусдаар энэчнээс сурчаад явах байсан юм гэвэл яг одоогор бол тийм толгойд бол орж ирэхгүй байна. Гэтэ зөндөө байсан гэдэгт бол хэлтэй байна. Тэгэл ер нь цаашдаа суралцаал явах. Тийм суралцаал явах таа. За тэгвэл одоо яг Солонгос руу эсвэл танай сургууль руу ч юм уу те ер нь англи хэл дээр сурахаар өргөдлөө болж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Хэлний мэдээ Солонгос сургууль болохоор хэлний IELTS-ийн оноог чухалчилж хард юм шиг надад санагдсан. Тэгээд мэрэгжлээсээ шалтгаалаад ACT болон AP-ийн оноотой бол давуу тал болохоор санагдсан. Хоёлаа AP оноотой те? Тийм би AP-ийн calculus өгөө 4 оноо авсан байгаа. За тэгвэл өөр одоо бусад газар руу өргөдлөө болоход ч юм уу те жишээлбэл Туркийн засгийн газрын тэтгэлэгт одоо тэнцэхэд яг юу нөлөөлсөн гэж бодож байна. Тэгээд жишээлбэл одоо ярилцлаган дээр яг ямар хуу одоо байдалтай байсан бэ гэдэг ч юм уу те. Бусад газрууд руу явуулахад ер нь жоохон сэтгэл зүйн байх хэрэгтэй санагдсан. Яг гэвэл энэ ч бас нэг богино хугацааны зүйл биш. Бас урт хугацааны процесс. Тийм болохоор зарим сургуулиас үгүй тэнцээгүй гэдэг хариу авна. Тэр болгонд шантраад яж болохгүй. Тийм ер нь өөрийгөө сайн сэтгэл зүгээ сайн бэлдсэн хэрэгтэй байх санагдсан.
Засгийн газрын тэтгэлгүүдэд болохоор ер нь идэвхтэй апплайд гэвэл зүгээр юм байна гэж би харсан. Яагаад тэгэхээр зэрэг чинь нөгөө нэг материалын тэнцчих юм бол ярьцлаганд дуудагддаг. Тэр ярьцлага нь тэгээд дараагийн тэтгэлгийн ч юм уу их сургуулийн ярьцлаганд их том туршлага болж өгдөг юм шиг санагдсан. Одоо Туркийн засгийн газрын тэтгэлгийн яг ярьцлагынх нь experience гэх юм уу? Ер нь яг тэнд ингээд одоо ямар хуу асуултууд байсан бэ? Тэгээд тэрэнд ер нь яг ямар байдлаар хариулсан бэ? Тэгээд яг нэг тим юм дээр ингээд ер нь анхаарчвал зүгээр юм да ч гэх юм уу? Тиймэрхүү юм бодогдсон уу? Нөгөө материалын тэнцэнгүүд ингээд баахан олон хүмүүсийг нөгөө нэг элчин сайдын ам дээр дуудсан юм хэлээ л дээ. Тэгээд цагаа хүлээж аваад ороод ямар хэл дээр ярьцлага өгөх үү гэж асууж байсан санагдаж байна. Турк хэл дээр эсвэл монгол хэл дээр орчуулагчтай эсвэл англи хэл дээр гээд тэгээ би англи хэл дээр ярьцлага өгсөн байгаа. Яагаад гэхээр нөгөө нэг орчуулагч ашиглаж байна гэдэг чинь миний хэлж байгаа санаа нөгөө хүнээр дамжаад үгний зөрөө ч юм уу одоо өөр өнцгөр нь ч юм уу тайлбарлагдаж магадгүй гэдэг юунаас сэргийлээд өөр англи хэл дээр яриа өгсөн. Тэгээд асуудаг асуулт нь гэх юм бол мэдээж яагаад турк улсыг сонгосон. Тэгээд ямар мэргэжлээ сурж байгаа. Тэгээ бас нөө нэг ягаад туркийг сонгосон гэдгээ ингээд тодтоход турк улсын ерөнхийлөгч юм бэ? Турк улсын ерөнхий сайд хэм бэ гэж ингээд дундан жоохон гиндүүлж асуудаг юм шиг санагдсан. Тэгвэл яг нөгөө одоо ярьцлагандаа бэлтгэхдээ турка жоохон судлах. Тийм нөгөө засгийн газрын тэтгэлгээс сонгож тухайн улс чинь одоо ямар зүйлийг эрхэмлэдэг, одоо ерөнхийлөгч нь хийн, ерөнхий сайд нь хийн ч гэдэг юм уу тэдрийг ингээд эсвэл бэлэг тэмдэг нь юу юм бэ ч гэдэг юм уу тэдрийг судалсан байх хэрэгтэй гэлээ. Өөр бусад улсуудын одоо юмнууд гэдэг хэсэгтэй. Европод болохоор тэнцэн сургуулиуд нь ямар улсын ямар сургуулиуд байгаа лээ. Тэгээд бас тэнцэн мэрэгчлэн. Би Швейцарт нэг одоо нэрийг марцжээ. Ямар сургууль байлаа? Швейцар нэр бол бас цэвэрлэх хэцүү шүү дээ. Швейцарт нэг сургууль тэнцэн. Тэр нь болохоор biomedical engineering байсан. Тэгээ даанч нөгөө Швейцарч нь үнэтэй. Тийм яг хөө тэтгэлийн хэмжээ нь 80,000 фунт ч байлоо. Тийм байсан ч гэсэн нөгөө нэг амьдрах зардал эдэр нь ягаад тэгээд Швейцарыг сонгоогүй. Амьдрах зардал нь юу нь эндээс яаж яхах нь маань сургууль яг тэр сургууль нөө нуурын яжууд ярилдаг амар алдартай нуурын яжууд. Тийм болохоор чинь яг tourism-ы яг гол бүсэн болчихж байгаа болохоор амьдрах зардал. Ер нь Европт амьдрах зардал нь Азтай харьцуулбал яг өндөр санагдсан. Яг судалж байхад. Өөр Европын орн гэвэл би Англи руу апплайдах жагаад байсан. Тийм байсан. Ер нь бол англиг их сонирхож байгаад даанч нөгөө нэг английн сургуулиуд A-level шаардаад идэг. Эсвэл нөгөө нэг international IB. Тийм IB шаарддаг тийм байсан. За тэгвэл одоо хоёулаа ярьцлагыг үзэж байгаа хүүхдүүдтэй өгөх зөвлөгөө, яг сүүлийн зөвлөгөө гэдэг юм бол юу ч гэсэн IELTS TOEFL SAT билж байгаа хүүхдүүдтэй ерөөсөө урт хугацааны процесс шүү гэдгийг онцолж хэлхийг хүссэн. Яг тэгвэл дунд нь би бас энэ одоо хизээ дуусах шалгалтуудыг яаж дуусах, хэдэн он аваач дуусах гэх юм уу. Ер нь бол жоох ингээд заримдаа шантрах үе байсан. Юуны төлөө чинь шалгалтыг өгөх гээд байгаа ч гэдэг юм уу. Тийм болохоор ер нь зорилгодоо тууштай байх нь хүссэн үр дүнд нь ер нь хүрэгдэм байна л гэж харсан. За харж турталгаа явуулсан Даянада баярлалаа. Тэгээд цаашдын сурлага хичээлд нь амжилт хүсье. За таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За.